Халтар царайд киноны төрсөн эх орон бол Венесуэл улсын ерөнхийлөгчийг 26 оны 1 сарын 3-ны өглөө Америкийн Дельта хүчнийхэн давхиж ирээд аваад удсан түүхийн тухай та бүхэндээ маш товчхон сүүл үеийн мэдээ хэлж өгье. Ер нь ойрын жилүүдэд дэлхийн энэ айхтар дарангуулагч удирдагч нарын хувь заяа амьдрал нэлийн ширүүн жил болж байгаа гэдгийг Украин Оросын дайны дараах он жилүүд та бүхэнд нэлээд сайн харуулж байгаа байх. Ер нь тэгээ Мадурогийн энэ баривчилгаа тэгээд булган сүлтэй байж араараасаа олон сайхан дарангуулагч нар ингээд арчаагаа алдаад ам тэмцэн зүгтаад ачигдаад явна гэдэг зүгээр л цаг хугацааны асуудал болсон гэдгийг ойлгодог. Ер нь энэ Америк Венесуэлийн хоорондох асуудлыг детальчилж ярих юм бол өнөөдөр байтугай энэ жил дуусахгүй хэмжээний том олон улсыг хамарсан том юм ярих болно. Тэм учраас ерөнхийдөө зөвхөн энэ шүн ямар баримтчилгаа яаж хэрхэн бэлтгэгдэж явсан бэ гэдгийг энгийн үгэлгээр маш товчхон яриад явахгүй бол дараагийн ажил бол хэцүү байна. За ерөнхийдөө энэ түүхийг ярихаас өмнө товчхондоо нөгөө Америк Венесуэлийн хоорондохын толгойцооныг бас хөнгөн дурсаад явж. За Мадуро бол дарангуулагч хүн Венесуэл улсыг янз янзын аргаар одоо янзлсаар угаад иймэрхүү одоо нөхцөл байдалд оруулсан үүнийг Америкийн нэгдсэн улс дэвшиж чадахгүйгээр олон удаагийн анхааруулга хориг хэмжээг авсан боловч ерөнхийдөө сахилыг ис олсон байдаг. За ингээд 25 оны 8 сараас эхэлж Америкийн нэгдсэн улс тодорхой шийдвэртэй алхмуудыг хийж Карибын тэнгисийн одоо нутаг дэвсгэр дээр байлдааны хөлөг нэвтрүүлж энэ бүс нутгаар дамжиж байгаа одоо том картел хууль бус 8 хар тамхичин нөхдөө тээвэрлэгч нарыг бол хайр наргуу алж чадаж эхэлсэн. Өөрөө Карибын болон Латин Америкийн улсын зарим удирдагчийн ундууцлыг бол хүргэсэн. За Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро бол ардаа Иван ахыхаан одоо моторонд итгэж Трамп ерөнхийлөгчтэй янз янзын үг хэлж бас толгилдсон байдаг. За үүнийг дэмжиж хөрс зэрэгэлдээ Колумбусын ерөнхийлөгч Мадуротой санаа онооны гэдгээ илэрхийлж янз янзын одоо мэдээллийг сүүлийн сар одоо ерөнхийлөгч Трампын зэрэг бол гаргаад байгаа. За ингээд далай бол яг хуу далай Карибын тэнгисийн тэр орчин бол олон улсын бүс нутагт Америкийн зэргүүд байрлаж байгаа гэдэг мэдээллийг өгж байгаа боловч нөхдүүд болохоор энэ бол Карибын улсуудын эзэмшил газар нутагт Америкийн зэргийнхэн дураар орж ирж дургаад байна гэдэг тийм хэл амыг байн гаргаж ирсэн. За тэгээд янз янзын тийм санал оноог энэ Мадурод өгөхөд Мадуро бол үл тоож одоо Трамп ерөнхийлөгчтэй толгойцоход бол Трамп ерөнхийлөгч өөрийнхөө зэвсэг түвшин болон төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн байсан. Судалгаа шинжилгээ гүйцэтгэх ажиллагааны бүх мэдээллүүд авагдаад бэлэн болоод 25 оны 11 сард гэхэд Америкийн нэгдсэн улсын хуурай замын Дельта тусгай хүчний ерөнхийдөө энэ ажиллагаанд амруулна гэд төлөвлөсөн тактикийн одоо сургалтын арга хэмжээнд орж ирсэн байдаг. За орж явахдаа энэ Каракасуудад байдаг энэ Мадурогийн өөрийнх нь бэхлэгдсэн цайж гэж нэрээрээ алдартай одоо төмөр бетон ган хийцтэй тодорхой хэмжээний пуужингийн болон олон цохилтонд бас хөнгөн өртөөд байхааргүй тийм объект дээр байрлаж байхад баримтчилгаа хийнэ гэдэг тийм тооцоо гаргасан байлээ. Тэгээд Дельта хүчин бол яг хуу цөлийн шуурга ажиллагаа өөр одоо дэлхийн алдартай том ажиллагаа хамгийн сүүлд Иракийн эрхчлөө ажиллагаа гэх мэтийн зүйлүүдэд манлайлж оройлж исэн ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын дэлхийн хамгийн шилдэг одоо тусгай хүчний анги байдаг. За нууцлын өндөр зэрэгтэй учраас энэ үйл ажиллагаа одоо бүх зүйлүүд нь бол дандаа төрийн нууцад авагдаж 50 60 100 жилээр бол хадгалагдах учраас бид нэр яг довтлогооны нарийн тактикуудыг бол мэдэх боломжгүй. Гэхдээ багцаалж болно. За Дельта хүчнийхний ерөнхийдөө энэ хүү тусгай ажиллагаанд бэлж байхдаа Венесуэлийн ерөнхийлөгч Мадурогийн одоо энэ цайзыг яг Америкад миний бодож байгаагаар бол Хойд Каролинагийн одоо Дельтагийн төв байранд тусгай ган хийцтэй яг ижил хэмжээтэй объектыг барьж байгуулсан гэж байна. За тэгээ барьж байгуулад доторх ерөнхий өрөөний одоо нөхцөл байдал аврах тусгай гаалгаварц одоо юу вэ энэ төр тусмаа энэ цайзад байдаг одоо аюулгүй периметр гэдэг нэртэй тусгай хамгаалтын одоо цохилтоос хамгаалагдсан сейфинг тийм өрөө байдаг. Энд бол одоо ямар нэг асуудал гарах юм бол Мадуро өөрийнхөө хайр дотн болон нарийн шир хүмүүстэйгээ гүгж ороод хаалгах тийм ерөнхий аюулгүй арга хэмжээтэй байсныг бол Дельта хүчнийхэн мэдчихсэн байгаа. За яг энэ аргаар одоо энэ ган хийцтэй том хаалгатай одоо бункер маягийн объектыг бас яг дүүрэлгэж яг хэмжээтэйгээр хийгээд яг энэ объект дээр ойролцоогоор 100 орчим одоо бэлтгэл сургалтыг хийхээс гадна эндээс түхэн амтан авч гарах нарийн ширийн одоо бүх туршилтуудыг бүх цаг агарын нөхцөлд өдөр шөнө өглөө орой хамаа байхгүйгээр гинтийн төгшөр зарлаж бол маш сайн бэлтгэсэн. Энэ Мадурог баривчлах за нөгөө талаараа хулгайлах үйл ажиллагаанд одоогийн яг мэдгэж
байгаа Америкийн нэгдсэн улсын агаарын цэрэг болон хураа замын дельта тусгай хүчнийхнээс гадна тэнгисийн явган цэрэг өөр төрийн тус байгууллагуудаас оролцсон гэдэг тийм ерөнхийдөө мэдээ гарч байгаа. За энэ байшин дээр маш сайн дадлаг хийсэн хүмүүс ерөнхийдөө бүрэн бэлтгэгдсэн яг бэлэн болцсон байхад цагаагаарын нөхцөл байдал улс төрийн нөхцөл байдал тарахгүйсэн учраас 12 сарын 31-нд биш 1 сарын 1, 2, 3 гэж тэнгэр цэлмгийг хүлээсэн байгаа. Шөнийн цагаар үүрээр довтолгоо үлдэх учраас үйлдвэрхийг байвал харагдах цус муу байна. Нэстэг тэрэгний гол цохилтуудыг хийх учраас нэлийн гигэтэй сарны тод гэрэлтэй довтолгоо үйлдвэ гэдэг тийм санаа оног гаргасан юм байлээ. Өчигдөр уржигдөр ямар сайхан том сар гэрэлтэй сар гарсныг та бүх хүмүүс монголчууд мэдж байгаа. Яг энэ цагаарын нөхцөлийг ашиглаад дельта хүчнийхээ Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн нэстэг тэрэг болон өөр олон төрийн албаны нууц албадын мэдээлэл тоног төхөөрөмж багшаар энэхүү довтолгооныг үйлдсэн. Яг авагдж байгаа мэдээлэлээр бол Америкийн нэгдсэн улсын 150 орчим нисэг онгоц энэхүү операцид хамтран оролцсон гэсэн тийм яриаг хөөрэ байдаг. Тэгээ дельтагийнхан бол энэхүү 100 удаагийн бэлтгэлийг хийгээд энэ байшингийн нүкс болгоныг маш сайн мэдгээс гадна харуулын байрлал, цагийн хуваар ороо гараа юу гэдгийг бүх зүйлийг нарийн сайн тагнуулын өндөр нууцтай мэдээгээр авагдчихсан баталгаажсан мэдээтэй байсан учраас ерөнхийдөө маш богино хугацаанд энэ үйл ажиллагааг хийсэн. Энэ үйл ажиллагааг хүмүүсээ санаж бол Бааса ахын төрсөн өдөр тэгээд хагасаа өдрийг өглөө гэдэг чинь ерөнхийдөө 5 дахь өдөр том дарганаар гэр орнолоо амрах явагдсан. Дээрээс нь үлдэж байгаа хүмүүс нь эсвэл нөөцөд байгаа хүмүүс Баасан гарагийн өдрийг тэмдэглэж шоудаа хагасааны өглөө босготой мантай байхыг бас энэ алтан үеийг ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хагасааны өглөө шөнийн 2 цагийн үед Пүүжингийн том цохилтуудыг Венесуэл улсын Каракас хотын улсын онцгой объектуудад шуурхай удирдлагын төвүүдэд бол зохилт өгснөөр энэхүү өмнөд жад гэдэг тусгай ажиллагаа бол хийсэн бэ. Тэр энэ зохилтын байнууд нь бол ойлгомжтой байсан. За Каракас хотыг тэр чигээр нь харанхуй болохоос гадна агаар эсэргүүцсэн хамгаалах систем, антин, локаторуудыг бол бүгдийн ихний Томхаг Пүүжингийн зохилтоор бол бүгдийг нь бол унтраасан байдаг. За мэдээж дарангуулсан. За ингээд яг ийм зохилтууд явагдаж байх үед галын бэлтгэл ойролцоогоо 1 цаг 15 минут үргэлжилсэн гэдэг чинь өглөөний 3 цаг 15 минут гэхэд ерөнхийдөө Пүүжингийн цохилтууд бол ерөнхийдөө зогссон гэж байгаа. За энэ Пүүжингийн цохилтыг Карибын тэнгис байрлуулсан Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцнуудаас ерөнхийдөө явуулахаас гадна F-35 F-18 гэх мэтийн тусгай үүргийн онгоцуудаар яг тусгай цэгжилсэн цохилтуудыг бол маш амжилттай хийсэн байт юм байлээ. Тэгээд яг энэ үед яг дельта хүчний тусгай бэлтгэгдсэн байлдааны нэстэг тэрэгнүүд яг энэ үед Венесуелийн агаарын бүсэд бол орж ирж ямар ч эсрэг хүчилгүйгээр Мадурогийн орд цайзан дээр явж очсон. Очингуудаа дайвар дээр нь буухаас гадна дотн талаас довтолгооныг үгэлдэж хамгаалтанд байсан олон цэргүүдтэй бол буудалцаж байлдаж бас маш амжилттайгаар бол төгшөө нэвтэрсэн байд. Мадуро бол яг ихэндээ Пүүжингийн зохилт өгж байгааг бол алсаас өгж байгаа анхаарал сануулах гэж ойлгоод ерөнхийдөө өөрхөн ордон цайз дотроо улс орон даяараа төгшөрийн байдал арлаж цэргүүдээ бол босгох тушаал энтер өгөөд нэлийн энгийн байж явах үед дельта хүчнийхэн яг байшингийнхэн дээвэр дээр нэстэг тэргээр асгарч ирсэн байдаг. Тэгээд энэ дельта хүчнийхэн ингэж байранд нэвтэрч орж ирээд бүгд өөр өөрсдийн хуваарт үүрэгтэй газар руугаа тал тийшээ салаад явсан. Тэр тусмаа энэ тусгай хамгаалагдсан сейф буюу периметр рүү Мадуро байдал биштгэх юм бол орж таардаг. За яг ийшээ гүгөөд орж явах үед нь аль хэдийн дельтагийн ажилчид бас түүнтэй зэрэгцээд бас очиж исэн энэ яг ийм түүх нөхцөл байдал байдаг. Тэгэхээр Мадуро энэ хаалганд ороод дурангуудаа хаалга дотроос нь түгдсэн бол бас тийм амархан баригдахгүй магадлалтай. Гэхдээ дельта хүчнийхээ энэ хаалгыг хаацсан бол дотроос нь яаж хүн авах вэ гэдгийг маш сайн мэдж ирсэн учраас дэлбэлэх болон хийн гагнуурын өчнөн олон аппаратуудад яг энэ нөхцөлд очсон. Яг тэр хаалганд дуурайгаад хийгээд 100 удаа бэлтгэл хийгээд нээж онгоолгоос орцсон хүмүүст бол тэр бол асуудал биш. За ямар ч үсэн ингээд Мадуро хаалга үдэж түжиж амжиргүй яг энэ өрөөндөө их нэртэйгээ бол баригдсан. За Венесуелийн ерөнхийлөгч Мадуро яг өнөө жил бол 63 настай, эхнэр нэг 68 69-тэй нэг юм авгаа байгаа. Тэгээ энэ хоёрыг ямар ч амжилттайгаар дельта хүчнийхэн баривчлаад нэстэг тэргэнд очиод шууд ниссэн. За ингээд Каракас хотын дээгүүр нам өндөрт маш олон тонны нэстэг тэргээр хамгаалуулаад дельта хүчнийхэн
одоо Карибын тэнгис дээр байж байгаа хөлөг онгоц тээвэрлэгч одоо Gerald Ford гэдэг дэлхийн алдартай Америкийн айхтар одоо нисэх онгоц тээгч хөлөг байдаг. Түүн дээр бол нисдэг тэрэгтэй аваад очсон. Очингууд нь одоо түүнийг нисэх онгоцны одоо багийнхан болон эмнэлгийн үзлэгээр оруулаад шууд залгуулад түүнийг одоо Америкийн нэгдсэн улс руу авч явах нүүрлэн шилжүүлэх тэрл үйл ажиллагаа явагдсан. Ерөнхийдөө шөнийн 2 цагт Пуужингийн одоо галаар эхэлсэн цохилтууд маань ойролцоогоор 4:30 гэхэд одоо бүх хүн Венесуэлийг орхиж гарсны дараа бол дуусгаруулсан. Тэгэхээр энэ дэлхийн түүхэнд байхгүй тусгай ажиллагаа болж байгаа. 2 цаг 30 минутын дотор бүхэлдэн улсын ерөнхийлөгчийг улсын өндөр хамгаалалттай объектоос нь аваад ингээд явчихна гэдэг бол Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний ур чадвар мэдээлэл одоо технологи ямар өндөр байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. За энэ үйл ажиллагаанд бол яг Америкийн нэгдсэн улсын цэргүүд төлөвшсөн. За нисдэг тэрэгнүүд бол ямар буудлагын одоо бай болж бас тодорхой хэмжээгээр гимтсэн. Харин нисдэг тэрэгнд байсан 2 цэргийн хаалбагч хөнгөн гимтэж одоо буцаж эмнэлгийн тусламж олсон. Нисдэг тэрэгүүд бол хичнээн сумны одоо зэвсгийн одоо бууны суманд өртсөн ч гэсэн одоо амжилттай нислэгээ үргэлжлүүлж буцаж одоо хөлөг онгоц тээвэрлэгч дээр ирсэн байдаг. Харин Венесуэлийн талаас ойролцоогоор 40 орчим хүн тэр дотор харуул хамгаалтынхан болон бие хамгаалагч нараас үхсэн байж магадгүй гэдэг тийм одоо багцаа судалгаа гарч байгаа. Тэгээ ямар ч байсан Венесуэлийн дэд ерөнхийлөгч одоо Иван руу зүгтаад алгуулсан. За тэгээд одоо ерөнхийдөө энэ Мадуротой урд нь одоо тоглоомын сунгуульд нь хал зөрсөлдөөд бараг ялхаа шахсан ардсан үзэлтэй одоо Венесуэлний хүн байдаг. За тэр хүнийг одоо маш хурдан төрийн эрхийг авч Америк руугаа аятай тухтай сайхан улс болж хөгжих тэр замыг сонгоно гэдэгт одоо дэлхийн нээрээ бол харж янз янзын сануунаар дэмжиж байгаа. Америкийн нэгдсэн улс Мадурог шууд одоо хөлөг онгоц тээвэрлэгчдэн дээрээсээ очиод Нью-Йорк хотын одоо цэргийн тусгай одоо буудал дээр бол буулгасан. За тэндээсээ дахин нисдэг тэргэнд очиж та бидний одоо сайн мэддэг Нью-Йорк хотын Бруклинд байдаг метрополитены холбооны хорх ангид одоо түүнийг бол авчиж өгсөн. За тэр хорх анги дээр Америкийн нэгдсэн улсын ард тамхитай тэмцэх албаны ажилтнууд бол албан ёсоор түүнийг хүлээж авч одоо камерт нь бол авчиж хийж хорж одоо удахгүй шүүхурлаа янз янзын зүйлүүд болно. Мадурогийн ямар хэрэгтэй одоо ингэж холбогдуулж баримтжилж байгаа юм гэхээр Америкийн нэгдсэн улс руу одоо хар тамхи бол янз янзын алга хүчин одоо тийм зүйлд холбогдуулж улс орон дээр эрен сурвалжилж энэ үйл ажиллагааг бол одоо операцийг явуулж энэ хүнийг авчирлаа гэж хүмүүс ярьж байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улсын хууль, олон улсын хууль дүрм энэ төр яаж одоо орж байгаа гарч байгааг та бид сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан дараагийн одоо өдрүүдэд гарах эрх зүйн тухай ойлголт мэдээлэлүүд бас гарах байхаа. Манай зарим хүмүүс бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч гэр орноос нь бандажтай ингээд өргөд аваавчдаг ямар айхтар хүмүүс вэ гэдэг хэлж байгаа баг. Гэхдээ энэ хүнтэй ерөнхийдөө ярьж исэн байдаг. Ярих ярихтаа Мадуро гэдэг хүний бол одоо хоногийн тоо бол гүйтсээ энэ хүн одоо хизээ мэдгүй одоо энэ савдлаасаа буун хохирлогдно гэж одоо Трамп ерөнхийлөгч их олон удаа ярилцлаган дээр хэлж ирсэн. Тэгээ энэ Трамп гэдэг хүний үг бол зүгээр нэхий хоосон цуурай биш юм байна. Хүсвэл өөрөөсөө удирчдаг юм байна. Ачаад ирдэг юм байна гэдэг мэдээллийг бол олон хүнд өгч байгаа. Саяхан өнөөдөр жишээлбэл Трамп ерөнхийлөгч өөрөө хэлэхдээ дараагийн ерөнхийлөгч нь бол Колумбийн ерөнхийлөгч байх магадлалтай айтайхан байгаа айтайхан одоо энэ улс орноо удирдаад хууль ёсыг сахиулаад хар тамхины бузар булан амтаа оролцохгүй байгаасай байгаач байхгүй бол бас байдал өөрөө яаж болдгийг шүү гэдэг үгэн анхааруулгыг бас хийж байгаа харагдаж байна. Ерөнхийдөө ингээд Латин Америкийн орнуудын ерөнхийлөгч нарт нэг энд иймэрхүү одоо баривчилгаа одоо иймэрхүү одоо ялдан шилжүүлэх янз янзын юм цохилтууд бол нэлээд том мессежүүдийг бол өгдөг. За үүнээс болж одоо хойдоо хөршийн ерөнхийлөгчийг маш найдвартай газар нуусан гэдэг тийм мэдээ бас захим ертөнцид яваад байна. Өөрөөр хэлбэл Америк хүсэх юм бол хязгаарч хаанч ямар ч одоо ажиллагаа явуулж тэр нь маш өндөр хэмжээний магадлалтай амжилттай боломжтой байна гэж хэлж байгаа. За Украины ерөнхийлөгч Зеленский энэ зүйлд юу хэлсэн бэ гэхээр диктатор хүн болгонд ижилхэн одоо гонигтай хувь тавилан байдаг. Үүнийг Мадуро бол одоо ерөнхийдөө бол тойрсонгүй дайраад гарлаа гэдэг тийм мэдээллийг нэлээд явжлангуй хэлж ирсэн байдаг. За харин
энэ Мадуро гэдэг хүн ч юм болохоор Ивануудын талд орж Украины ерөнхийлөгч Зеленскийг алиалагч энтер гэж бас янз янзын үгээр доромжилж ирсэн, хурдан бууж өг энтер гэсэн тийм үгийг болоо те анх ерөнхийлөгч явахдаа нэлээ хэлж исэн юм хүн. Тэгээ Мадуро гэдэг хүн ч юм бол анх одоо тэгээд автобусны жолооч байж байгаа. Тэгээд төр зэсэгт ороод тэгээд дээш явсаар байгаа бүхэл бүтэн юм дарангуулагч болсон. Бас амьдралын янз янзын те өнгө одоо амтыг агуулсан хүн байдаг. Тэгээ энэ хүний энэ айгүй том сэдв учраас хүн болгон дээр детальчлаад ярих юм бол цаг их барах юм байна. Тийм учраас өнөөдөр зүгээр нэг 16 минутын ерөнхий ойлголт өгөх юу яав хэрхэн бүтүү гэдэг талаас нь ингээд яриа явчих. Тэг ямар ч байсан дэлхийн цэрэг дайны түүхэнд алтан үсгийг бичигдэх хэмжээний одоо манай хойд хөршүү гэж хэлдэг үйлээ тусгай ажиллагаа байлаа. Тусгай ажиллагаа гэдэг бол үнэхэрийн одоо ийм богино хугацаанд болж хэдэн жил 4-5 жил дамнсан дайн байлдаан бол үүсдэггүй байх нь. Тэг ямар ч байсан одоо цаашдаа энэ мэдээлүүдтэй холбоотой нарийн ширийн зүйлүүдийг гарч ирэнгүү та бүхэндээ гоё түүхүүд суугтаа энгийн үг хэлгээр оруулаад явна. Тэгээ та бүхэн орж гараад ойрхон хөөрхөн байж байгаарай.